Дараагийн мэдээг танилцуулъя. Их Британи бас Украин 400 сая фунт стерлингийн цэргийн тусламж үзүүлэх шийдвэрийг гаргасан байна. За энэхүү мэдээлэл бол тус улс болон Герман улсын хамтран зохион байгуулах гэж байгаа батлан хамгаалахын албаны уулзалтын өмнө хүн энэхүү мэдээллийг хийж байгаа юм байна. За Герман болон Их Британи улс хамтран нийтдээ 50 гаруй орны батлан хамгаалахын удирдах албан тушаалтнуудыг цуглуулж уулзах уулзалтыг энэ баасан гарагт зохион байгуулах гэж байна. За энэхүү уулзалттай холбогдуулан тухайн мэдээллийг хийж байгаа юм байна. Энэ 450 сая фунт стерлингийн цэргийн тусламжийг бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинд үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэх, за Украиныг эзлэн түрэмгийлэхээ зогсоохыг шаардахын тулд бол энэ одоо батлан хамгаалах тусламжийг үзүүлж байгаа. За дээр нь бол энэ хүрээнд бол батлан хамгаалахын албаныхан цуглаж уулзалтыг одоо зорж байгаа юм байна. За энэхүү одоо цэргийн тусламжийн багцад нисгэгчгүй онгоц, танк эсэргүүцэх мин, цэргийн тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний санхүүжилт багтаж байгаа юм байна. За 350 сая фунт стерлингийг Их Британий тэргүүтээ Украинд одоо туслах олон улсын сан бий. За энэ сангаар дамжуулан Норвеги улс нэмэлт санхүүжилтээр олгох ийм шийдвэр гарсан юм байна. За уг багцад Их Британд одоо Украинд аль хэдийн нийлүүлсэн байгаа тээврийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлэхэд 160 сая фунт стерлингийг бас зарцуулахаар болж байгаа юм байна. За 250 сая фунт стерлингийн үн бүхий радарын систем, танк эсэргүүцэх мин, за дээр нь нисгэгчгүй онгоцыг санхүүжүүлэх нь ойрын тулалдаан буюу утгагүй болж байгаа цэргийн одоо тулалдаан дэмжлэгт бол тусламж дэмжүүлэх үзүүлэх зорилготой гэдгийг бол Их Британий засгийн газар мэдээлэлтэй дурдсан байна. За энэхүү одоо Их Британд тэргүүлсэн Украинд туслах олон улсын санг бол Их Британий хувьд бол энэ сангийн хүрээнд хэд хэдэн амлалтыг Украинд хийгээд байгаа. За өнгөрсөн сард гэхэд бол Их Британий ерөнхий сайд Сэр Кэр Стамер бол Лондонд болсон Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын дараа Украинд нийлүүлэх 1.6 тэрбум фунт стерлингийн пуужингийн гэрээ байгуулснаа зарласан. За дээр нь Оросын бүтэмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа цэргийн тусламжийг нэмж өгөх зорилгоор 2.2 тэрбум фунт стерлингийн зээл олгохоо бас зарлж байсан. За харин баасан гарагт одоо зарлж байгаа энэхүү дэмжлэгийн багцыг бага хэмжээний өөрчлөлт гэж либерал ардсан нам бол мэдэгдэж байгаа. За Украинд илүү их санхүүжилт олгохын тулд Оросын хөрөнгийг хураахыг Их Британий засгийн газарт бол либерал намын зүгээс бас уриалж байгаа юм байна. За одоогийн энэхүү одоо баасан гарагт хуралдах олон улсын батлан хамгаалахын албаны энэ уулзалтыг бол Их Британий батлан хамгаалахын сайд Жон Хейли, за Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус нар бол тэргүүлж ажиллана. За яагаад вэ гэх юм бол өмнө нь энэ уулзалтыг Америкийн нэгдсэн улс тэргүүлдэг байсан. За гэтэл бол Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш Европын үйл хэрэгт бол төдийлөн анхаарах сонирхолгүй байгаа учраас бол энэ уулзалтыг зохион байгуулахад бол үүргээр ойл гүйцэтгэхгүй болсон. За ийм учраас бол энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм байна. За тэгээд Жон Хейлигийн хувьд бол даргалан ажиллана. За мөн Германы батлан хамгаалахын сайд чухал үүрэгтээ оролцох юм байна. За энэ уулзалт нь бол гол зорилго нь Франц Их Британий тэргүүлсэн Coalition of Willing буюу одоо энэ Украинд туслах зорилготой улс орнуудыг нэгтгэсэн 30 гаруй одоо улсын батлан хамгаалахын сайд нар бол цуглана. За дээр нь бол бусад одоо хорны төлөөлөгчд нэмэгдэж энэхүү Брюссел цуглах юм байна. За тэд бол инх тайвныг одоо Украинд тогтоохын төлд бол цэргийн хүч байрлуулах асуудлыг ярих юм байна. Франц пресс агентлагийн мэдгдснээр Их Британий батлан хамгаалахын сайд Жон Хейли одоо дайтаж байгаа талуудыг холбоо барих шугамын дагуу тусгаарлах, баталгаажуулах бүсийг байгуулах ёстой. За энэ бүс дотор бол тодорхой хэмжээний одоо гадны цэргүүдийг за тэр дундаа Европын орнууд, Их Британи мөн одоо бусад орнуудын цэргийг байрлуулах боломжтой гэж хэлсэн. За гэхдээ бол энэ нь Украины одоо армийн бэхжүүлэх гэсэн төлөвлөгөөний чухал хэсэг биш гэдгийг бол онцолж мэдэгдэж байгаа юм байна.